Орхон аймагт хэрэгжиж байгаа эмэгтэйчүүдийн хөгжил оролцоо арга хэмжээний хүрээнд 30 гаруй эмэгтэйд аймагаас дэмжлэг үзүүллээ. Эмэгтэй жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих төсөлд хамрагдах иргэдэд тус бүр 10 сая төгрөгийн тоног төхөөрөмж авах эрхийн бичиг, эмнэлэгт сувилуулах эрхийн батламжийг 10 эмэгтэйд мөн аймгийн хөдөлмөр халамж үйлчилгээний газарт ирсэн хүсэлтийг үндэслэн ажил жуучлалт 5 эмэгтэйг хамрууллаа. За миний төсөл болохоор Орхон аймгийн засаг даргын тамгын газар Германы хөрөнгө оруулалттай прогресс төсөл. За мөн тэгээд шинжлэх ухаан технологийн парктай хамтарсан ийм тоног төхөөрөмж өгнө гэсэн жижиг дунд үйлдвэрлэлийн үйл ажиллагааг дэмжсэн төслийн хүрээнд хийгдсэн байгаа. За миний хувьд болохоор булган хас гэдэг ХКК ажиллуулад 3 дахь жилдээ ажиллаж байна. Цахилгаан тоног төхөөрөмж угсрал засварлна, гадаад тодалтаа гэсэн чиглэлээр ажилладаг байгаа. За энэ төсөлд оролцсон галз шалтгаан болохоор юу байсан л та. Цахилгаан машины тоо өдрөөс өдөрт эрэлт хэрэгцээ болж байна, нэмэгдэж байна. За тэгэхэд энэ цахилгаан тоног төхөөрөмж цахилгаан машиныг хурдан цэнэглэгч Эрдэнэ хотод минь одоогор байхгүй байгаа. За энийг л суйрлуулад ажиллуулах. Тэгээ хэрэглэгчийн тоог нэмье гэсэн үндсэн зорилттойгоор энэ төсөлтөд оролцоод амжилттайгаар 10 сая төгрөгийн батламж авсан байна. Манайх ногоон дуулаа гэдэг төрийн бас байгууллага. Манай төрийн бас байгууллага байгаль хамгаалагч чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Тэгэхээр бид Орхон аймгийн засаг даргын тамгын газар шинжлэх ухааны технологийн парктай хамтран хэрэгжүүлж байгаа эмэгтэйчүүдийн хөгжлийн хөтөлбөртөөс хамрагдаад энэ Германы хамтын ажиллагааны манай улсад хэрэгжиж байгаа прогресс төсөлд бид оролцсон юм аа. За бид байгаль орчин хамгаалах үйл ажиллагааныхаа хүрээнд бид Орхон аймагт бол хог хэвлэлийн менежментийг сайжруулах ажлыг өглөөд бид нар 21 оноос үйл ажиллагаа эхэлсэн. Тэгээ энэ хог хэвлэлийн менежмент сайжруулах энэ ажлаараа бол энэ төсөлд бол оролцсон. Маш их баяртай байна. 10 сая төгрөгийн босолтгүй дэмжлэг олгосонд тэгэхээр энэ 10 сая төгрөгийн босолтгүй дэмжлэг олгосноор бидний сургалтынхаа үйл ажиллагаа мөн цаашлаад иргэдийнхаа хогийг их усүр дээр хэрхэн анлий ялах заавар зөвлөгөө зөвлөмж хийхэд бол энэ сургалтын материал хэрэгсэл авахд бол бидний бас зарцуулахаар энэ төслөд бичиж оролцож байгаа. Мөн тус арга хэмжээний хүрээнд Орхон аймгийн Баян өндөр сумын 10 өрх толгойлсон эмэгтэйд өргөө цагаан гэр олголоо. Ерөнхийдөө 2021 оны жилийн эцсээр 2022 онд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө Орхон аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батлуулсан. Энэ хүрээнд бол манай нийгмийн бодлогын хэлс болон аймгийн засаг даргын зүгээс бол нэг тодорхой бас зорилттой төлөвлөгөөдөд гэр олгох асуудлаар төсөв хөрөнгийг шийдвэрлсэн байгаа. Энэ ажлууд бол тодорхой баяр ёслол юм уу эсвэл яг тухайн нийгэм чиглэсэн үйл ажиллагаатай холбоотойгоор явж байгаа нэг 5-10 гэрийн гаргаа өгдөг ч юм уу. Энэ хүрээнд бол олон улсын эмэгтэйчүүд эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулаад 10 өрх толгойлсон зорилт төлөвлөгийн ээжид бол гэр олгоё гэд Орхон аймгийн засаг даргын тамгын газрын зүгээс манай мэргэжилтэнд бол чиглэл ирсэн байсан. Энэний дагуу багуудынхаа ажлын албатай хамтраад яг нэн шаардлагатай гэр авах амьдралын хүнд нөхцөлд байгаа ямар хүмүүс байна гэдэг судалгааг хийж бид бүгд нийгмийн бодлогын хэлцэд мэдээлэл хүргүүлсэн. Өнөөдөр буюу 3 сарын 7-ны өдөр 10 ээжид гэр олох ажлыг зохион байгуулсан байна. Өрөнд хэд дотроос бол бид нар бол дүн шинжилгээ ихтэй бол өрх толгойлсон ээжүүдээ бол ямар шалгууруудыг тавьсан бэ гэвэл нэгдүгээр хүүхдийн тоо, хоёрдугаар ажил эрхэлж гэнэ үү, амьдралын түвшин ямар байна. Мөн бас цаашд гэр олоход аваад явах боломж нөхцөл нь ямар байна. Ер нь бас амьдрийгээ зүтгээд байгаа тэр хүний бас хандлага ямар вэ гэдгийг бол баг сум хамтран бас нөхцөл байдлыг үндэгийг хийсэн. Тэгснээрээ 10 бас ээж бол энэ баяр өдөр бол баярлуулж байна. Эмэгтэйчүүдийн хөгжлийн хөтөлбөрийг аймгийн иргэдийн зэрэгтэй хуралдах эмэгтэй төлөөлөгчд бас ийм хөтөлбөр боловсруулаач гэж гүйцэтгэх засаглал өөргөсөн анхны уралдаанаас хойлоод тэгээ бид нар бас нэлээдгүй хугацаанд судалгаан дээр сууж байгаа хөтөлбөрөө боловсруулж аймгийн хурлаараа батлуулсан. Тэгээ энэ хөтөлбөр болвол эмэгтэйчүүдээр дамжуулж энэ ажлын байранд гэр бүлд хүүхдийн хүмүүжилд энэ эерэг зөв зүйлүүдийг яаж уриалж ажил болгож явах юм бэ гэдэг зүйл байгаа. Дээрээс нь эрхээсээ гадна үүрэг гэж юмыг яаж ухамсарлах юм, эрхийн хажуугаар үүргүүд нь юу байсан бэ гэдэг зүйлүүдийг явж байгаа. Бүхэлдээ бол энэ гендер багтсан маш том агуулга өгөх хөтөлбөр байгаа. Энэ хөтөлбөрөө энэ олон улсын эмэгтэйчүүдийн баяр Мартин 8-ны баярыг тохиолдуулж нээж байна. Орхон аймагт эмэгтэйчүүдийн хөгжлийн хөтөлбөр 2021-ээс 2024 он хүртэл хэрэгжих юм. Тус хөтөлбөрийн хүрээнд олон талт ажил хийгдхийнийг нь өнөөдрийн эмэгтэйчүүдийн эрх оролцоо арга хэмжээ байлаа.